За энэ үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол дэмжиж байгаа. Ялангуяа энэ ахмад бөгчүүдийн цолыг нөхөн олгох зохицуултыг бол дэмжиж байна. 2023 оны энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үеийн энэ амжилт гаргасан тэгээд өнөөдөр амьд сэрүүн байгаа энэ ахмад бөгчүүдийн амжилтыг бол үнэлээд ингээд хүртэх ёстой байсан цолыг нөхөж олох нь зүйтэй гэж бодож байна. Ер нь бол тамирчны энэ оргил амжилт бол хэдхэн юм агшинд байдаг. Түүнд харин хүрэх зам нь бол олон жилийн хичээл зүтгэлээр бол хэмжигдээ. Тийм учраас энэ тамирчдын амжилтын цаг тухайд нь үнэлж энэ цолыг нь хүртэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ 17 хүн одоо цол хүртэхээр хүсэлтэд ирүүлсэн гэж байгаа. Тэгээд тэнд бас Монгол улсын гард Онцгийн сүх хот агсанд бас улсын арслан цолыг нь бол нөхөж олгох энэ асуудлыг бол дэмжиж байгаа. Тэр амьд ахуй цагтаа бол энэ цолыг бол бас хүртэх гавьяа энэ амжилтыг үзүүлсэн. За тухайн үед энэ асуудалтай адилхан эрхэн чөрчигдсөн энэ бөгчүүдийн бас асуудлыг бодит үндэслэлтийг харж байгаа, шалтгааныг харж байгаа энэ цолыг өгөөсэй гэж хүсэж байна. Тухайлбал Эрхэн Баяр Начин, за мөн Монгол улсын гард Батүлцийн нарын энэ холбогдох асуудлыг бас шийдвэрлээд өгөөсэй гэж хүсэж байна. Харин энэ ганц нэг анхаарах юм нь болохоор орон даяар нэгэн зэрэг аймаг сумын наадам ингээд зэрэг болохоор аймагт 256 сумд 128 бүх яагаад ч юм барилдах юм тоо хүрэхгүй шүү. Яад бол нэгийн даваад унсан хүүхдүүдийг ингээд дахиж гаргаал сум дээр бол тэгдэг штэ. Тэгээд энэ тоо нь хүрэхгүй учраас аймаг сумын наадмыг улсын наадамтай давхардуулахгүй энэ цагийн хуваарийг бас авч үзээсэй гэж хүсэж байна. За ийм санал.